Дуугаас энэ нэг явгууны зам гэдэг чинь явгуун зориулах хэрэгтэй шүү дээ. Тэгээ ингээд зам руугаа машин шахаад явчихаар бид нар чинь хаагуур нь явах та зам дээгүүр явах уу, машиныхаа зогсоол дээр явах уу гэдэг нь бас жоохон хэцүү л. Тэгвэл ингээд бид нар чинь хамаагүй явж байгаа газраар явж байгаа шүргүүлж хэмэл бид нар одоо бас өөрснөө хохирлно. Дээрээс нөгөө жолооч бас хохирлтал чинь. Хоёр талдаа дэлгүүр мэлгүүртэй болохоор тэгэл хөдөлгөөний нейтрал ихтэй байдаг шин. Тэгээ ведар чи тэгэл араа нэг тэгэл машин дээр дайруулчих гал тэгэл араа гэж л гарч орцоо нэвтрэл явдаг шин. Энэгээр ууландаа мод цодтой л байсан. Тэр мөрийг аваад тэгээд ингээл замаа л өргөтгöd байх юм шин. Тэгээ зогсоолоо өргөтгөл. Ингээл уулны энүүгээр ингээл гоё явж явах хэрэгтэй байсан чинь ингээл машины замаар явах хэрэгтэй болж байна. Тэгэхээр сая харсан ингээл яг машин явж гин тэгэл зам тавьдаг ч өгдөг ч юм уу айлсгүй энүүгээр машин ирвэл энэ замаар ч явах ч юм уу нэг тийм жоохон явган үний зам тэртээ тэргүй байхгүй болчих жоож шүү дээ. Өөр алхах зам байхгүй. Тэгэл машин замаар явхаас өөр аргагүй болно. Тэр тохиолдолд одоо машин тэрэг араас сигналдах холд инээтрэ гэж хашгирах ч юм уу тиймэрхүү юм үзэгдэл бол байнга л та. Явгууны зам байх хэрэгтэй шүү дээ, тэ? Байхгүй юм дээр бол зүгээр л нийл зогсоол байх хэрэгтэй. Хотөлөвтийн газраас энүүгээр нь авцсан байна. Энүүгээр нь энд нь зогсоол нь байна. Энд нь явгууны зам байна. Энд нь байшин байна. Энд нь ийм орцох хэрэгтэй байна гэдэг бүх төлөвлөлтийг чинь хотоод хүчлийн газар гэж байна. Манайх бол зөвхөн тэр аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу одоо хэдэн метр квадрат газар хүссэн байна. Альсвал цаанаас ийм метр квадраттай ийм газар байсныг энэ компанид шилжүүлж өгсөн. Шилжүүлээд гэрээ гэрчлэгээ байгуулад ингээ явсан юм л асуудал. Дээрх яг тэр давчилт болон бүх юм чинь ерөнхийлөгчний газар, хотоод хүчлийн газар гэж байна. Гожнорол ерөнхийлөгчний газар. Тэр байгуулагч нь хийж өгдөг. Тийм анх энэ компани чинь 2018 онд Олимп орд хашигдаг компаниас 18 онд эрхшээлжүүлж авсан байна. Тэгээ 19 онд хугацаагаа сунгуулад ингээ Камдер гэж компани авсан байна. Тэгэхээр тэр компанитай манайх гэрээ байгуулаад гэрчлэгээ олгосон асуудал байна. Манайд одоо энэ кадастр зургийн эргэлтийн цэг гэж байна шүү дээ. Тэрний дагуу бид нар за ингэж олгож юу ашаага барьж ингэж эзэмших шүү гэдгээл гэрээ байгуулах гэрчлэгээ олгож байгаа. Хаан улс дүүргийн ийм мартын эсрэг талд байрлах оргил худалдааны төвийн урд байсан явган хүний замыг автомашины зогсоол болгосон гих асуудлаар бид нийслэлийн газрын албаны ахлах мэргэжилтэн нэм даваагаас тодруулга авлаа. Тэрээр газрын зөвшөөрлийг өгөхдөө бид хийгдэх гэж байгаа ажлын талаар ямар ч мэдээлэлгүй байдгаа гэсэн хариултыг бидэнд өгсөн юм а. Харин нийслэлийн хот тогтчлолтын албанаас энэ талаар тодруулга авах гэхэд тодруулга өгөх ямар нэг мэргэжилтэн байхгүй бүгдээрээ томилолтоор явчихсан байна гэсэн хариултыг бидэнд өглөө.